За сайн байцгаана уу? За энэ 7 хоногийн өнөөдрийн хамгийн чухал сэдвийн нэг Трамп Путин хоёр уцаар ирлаа гэдэг асуудал. За өчигдөр бол энэ хоёр уцаар ярьж байгаа Украины дайны асуудлыг бол ярилцсанаа. Одоо галз цосоо хэлцээрийн талаар гэдэг зүйл яригдсан. Тэр энэний талаар бол бүхэл бүтэн 90 гаруй минут бол хоорондоо уцаар ирсэн гэдэг зүйлийг бол Трамп бол мэдгдсэн. За Трамп бол энэ хэлцээр хийсний уцаар ярьсны дараагах мэдэгдэл нь одоо энэ Twitter дээр жиргсэн байна. За ямар ч хэлсэн бид нэр дайн зогсоох төр бол амжилт үзүүллээ гэж хэлсэн байна. За энэ дээр бол нэг 2-3 зүйлийг тохиролцсон байна. За Трамп бол үндсэндээ Путинтэй гал зогсоох хэлцээр гээд те юу ямар байна нөгөө 30 хоногийн гал зогсоох хэлцээр яригдъя саналыг бол тавьсан байна. Тэгээд одоо хоригдлуудаас солилцъя гэдэг ийм нөхцлүүдийг бол тавьсан байж. За энэ дээр бол Путин бол бүрэн зөвшөөрөөгүй үгүй. Гэхдээ 30 хоногийн гал зогсоохыг бол зөвшөөрсөн. За яаж зөвшөөрсөн бэ гэхээр эрчим хүчний болон дэд бүтцтэй холбоотой газар бөмбөгдөлт хийхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийдөө хэсэгчлэн зөвшөөрөл гэж нэрлээд байж байна. Дээрэс нь хоригдл солилцох асуудал. За үндсэндээ би нэг одоо дайны хоригдлууд 175 хоригдлыг бол солилцъя. Украины хүнд байгаа 23 одоо хоригдлыг шилжүүлж өгье. Оросд байгаа Украины хүүхдүүдийг буцааж өгье гэдэг нөхцөлийг Путин бол зөвшөөрсөн байна. Гэхдээ өөр бол юм байна. За энийг ерөнхийдөө шинжээч ер нь юу гэж харж байна гэхээр Путин зүгээр ер нь бол бөөрийг хэлчлөө гэдэг юм ярьж байна. Тийм хугацаа хоцох маягийн ийм юм яагаад вэ? Нөхцөл зөвшөөрөл. Яг тэгэхээр хэрэг одоо Трамп яриад энэ нөхцөл тавьдаг энэ асуудлыг өмнө Сауди Араб дээр уулзахтай бол ер нь бол Украин булт хийсэн шүү дээ. За бид нар бол хилцэл ийя, ихий хилцээр ийя гэдгийг зөвшөөрөөд нөхцөлөд тавиад гаргаад тэрийг нь Трамп болон Америкийн засаг захиргаа зөвшөөрөөд энэ давай санал болж байна гэдгийг ярилцсан. Тэгэнгүүт энэ саналаа Путин тавьсан. Путин хэрэг энэ нөхцөлийг нь 100% зөвшөөрөхгүй маа гэхэд тодорхой хэсгийн зөвшөөрөхгүй бол нөгөө нэг Америк Орос хоёрын харилцаа жоохон нааштай болж байгаа асуудал бүр байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол нэг зөв энэ өгсөн одоо энэ саналыг зөвшөөрсөн юмуд бол нэг тийм яг дайн дуусгах шинжтэй юм бол бас биш байгаа. Зүгээр жоохон баг зэргийн нөхцлүүдийг зөвшөөрсөн нь за энийг бол Америкийн засаг захиргаа Трампд юу гэж харж байна гэхээр гэрэл гээгээ харагдаж байна. Аргагүй л те 3 жилийн өмнө ихэлсэн дайн дээр анх удаа Оросын холбооны улс Путин булт хийж энэ нөхцөлийг зөвшөөрж байгаа учраас. За тэгээ энэ бол инхий хэлцээр бол нэлээд амжилттай боллоо гэдэг яриаг ярьсан. За гэтэл нэг юм болж ий. Тэ? Яг энэ мэдэгдэл энэ хоёр уулзалт хийсний дараагаар Украины Словенск хот гэдэг орчинд дэлбэрэлт болсон байна. За яасан бэ гэхээр агаараас бол дайралт Оросууд бол хийсэн. Үр дүнд нь Словенк хот нь 50% эрчим хүч болсон байна. Тэгээ энэ Украинчууд гайх чинь тийм яагаад одоо яг энэ цагаас эхлээд эрчим хүч болон дэд бүтц рүү халдлага хийхгүй гिचээд халдлага хийчихвээ. Би энийг ойлгохгүй байна гэдэг зүйлийг Украины талаас бол мэдээлэл бол хийсэн байж. Тэгээ ойлгомжгүй тийм. Бид нар өмнө бас нөгөө Сауди Арабид Украин болон Америк хоёр уулзалт хийж байхад Украинчууд дороо нисчихсэн. Тэгээ Москва руу хүртэл очсон гэдэг ийм явжсэн болов энэ удаа яг энэ хилцэл хийгээд уцас ярьсны дараагаар нэг цагийн дараа халдлага хийж байгаа жишээ. Тэгэхээр яг энийг одоо яг юу гэж яг улс төрийн хувьд ойлгож байгаа түүхтэй асуудлыг бол энэ дээр бол гаргаж байна. За тэгээд үүн дээр бол Зеленский бол мэдээж бол таатай бас хүлээж аваагүй. Тэгээд Трамп бол олон удаагийн үйлдэлээр үгээр хэлээд байгаа. Зеленский яг юу гэж хэлээд байгаа вэ гэхээр
Украины асуудлыг ярих ч бол бидний оролцоо орох ёстой шүү. Бид нар энэ ширээн дээр байх ёстой гэдэг саналыг бол байнга яриад байгаа. Трамп бол нөгөө талаас нь юу гэж юм гэхээр хилцэлд суух хэмжээний хүзэртэй байж суух ёстой шүү. Тэ? Нэгсэндээ хилцэл дээр та нарт ямар ч давуу байдал харуулах зүйл бол байхгүй шүү гэдэг зүйлийг бол Трамп удаа дараас Зеленскийд болон Украинд бол сануулад байгаа. Яг одоогийн байдлаар бүх хүзэр бүх одоо юу гэдэг нь те боломж нь Оросд байгаа шүү гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Тийм учраас Оростой ерөнхийдөө голчиж илүү ярих юм хандлага юунд гарч ирж байгаа Трамп. За тэгээ энэний уулзалтын бас нэг яриаггүй зүйл нь юу байж болох вэ гэхээр энэ хоёр яаж хувааж авах вэ гэдэг асуудал яригдсан байж магадгүй. Нэгсэндээ Украинд байгаа ашигт малтмал тэ Оросд ямар ашигтай, Америкт ямар ашигтай байх вэ гэдэг талыг бол ярилцсан байх магадaltaй гэдэг бол шинжиж бас хэлж байгаа. Ялангуяа тэр газрын хоорын металлын асуудал бол яригдсан ба тэрийг ярив. Тэгээ Оросоос бол нэг санал Путин бол тавьсан гэж яриа гэж байгаа. За энэ юу вэ гэхээр Украинд үзүүлж буй цэргийн тусламж болон тагнуулын үйл ажиллагаагаа зогсоочихоо гэж. За энийг нь болохоор эрс үгүйсгэсэн гэдэг байгаа. Шалтгаан нь хэрв бид нар Украинд үзүүлж буй за эргэн сануулхад бол энэ Украины энэ тагнуулын үйл ажиллагаа юуг бол 2 сарын 28-нд Трамп Зеленский хоёр уулзахад Зеленский хөөгдөж гарснаас хойш зогсооцсон байсан энэхүү тусламжийг юунд уулзнаар Сауди Арабид уулзнаар буцааж сэргээсэн байж байгаа. Тэгэхээр энийг ерөнхийдөө болиулцгаа гэдэг саналыг бол Путин дахиад тавьсан байна. Үүнийг нь болохоор албан бус мэдээллээр Трамп бол эрс эсвүүц хэрэг бид нар энийг болчих юм бол тэ давуу байдал багхгүй болчихно. Тэг хилцэлд суух гэдэг ийм зүйлийг бол Трамп бол ярьсан байна. За үүний үр дүнд зах зээл яасан бэ гэж. За жишээ нь бид нар энийг алтны ханшин дээр харъя те. Зах зээл яагаад ч ямар ч тийм уналтын байдал үзүүлээгүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч нар энэ дайн дуус болоогүй гэдэг дээр үндэслэж байна. Зөвхөн Трампын хувьд бол энийг онцлоод байгаа нь бид нар энхийн хэлцээрт бол нэг шат ахлаа гэж үзээд байгаа. Дараагийн хэлцлийг бид нар харт тэнгист бол дайн зогсоох асуудал нөгөө бууж харууд байгаа шүү дээ. Алсын тусгалтай, дуун зайны тусгалтай энийг зогсоох асуудлын хэлцлийг энэ амжилттай болно. За энэ хэлцэл болоод дуусгаад өчигдрийн байдлаар алтны ханш, Хамасын асуудал, Газын зурсан асуудлаас бол 3020 руу гараад байсан. Алт одоогийн байдлаар $3043 очиж өссөн. Хэрвээ энэ асуудал ивэр шийдэгдсэн гэж үзсэн бол хөрөнгө оруулагч нар алтад хөрөнгө оруулахгүйгээр алт унах хэрэгтэй байсан. Харамсалтай тийм зүйл бол болсонгүй. Тэгэхээр ер нь бол дараагийн хилцлэр энэ асуудал бол шийдэгдэн. За энэ хоёр бол дахиж утсаар гэж асуудал ярилцах бах бүр яг ханшид нөлөөлөх зах зээл яаж нөлөөлөх үү гэдгийг харъя гэвэл энэ хоёрын уулзалт болж ижил энэ асуудал нэлээд том шавтрах тал руу орох болов. Одоо бол бид нар цаг үеэ дагаад Трамп юу ярьж байна, ямар байр суурьж ярьж байна, Путин ямар байр суурь ярьж байна, Орос ямар явж ярьж байна. За энэ дээр харамсалтай Зеленскийгийн байр суурь бол нэг тийм төдийлөн нөлөөтэй бол байх магадaltaй байгаа шүү. За үүгээр өнөөдөр имжлэхэд дуусгая.